Орос Албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин Хятад улсад айлчилж байна. Беларусь улс болон Орос Албаны улс хамтран цөмийн зэвсгийн байлдааны сургуулилт эхлүүлжээ. Америк нэгдсэн улс Иран улсын эсрэг хийхээр төлөвлөж байсан зохилтоо түр хойшлууллаа. Elon Musk OpenAI компани эсрэг гаргасан заргын дагуух шүүх хуралд ялагджээ. Арамтрын үзэгчтэй дэлхийд тахинд болж байгаа онцлог мэдээллээс сурчлан хүрэхээр Тэнгэрлэсийн гадаад мэдээ бэлэн болсон байна. Анхаарал хандуулна. Орос Албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин Москва, Бээжингийн харилцаа дэлхийн тавцанд тогтворжуулагч хүч болж байна. За мөн Орос болон Хятад улс бусад ямар нэг улсын эсрэг эвсхийг хүсэхгүй. За инх тайван нийтлэг хөгжил цэцэглэлтийн төлөө хамтран ажиллаж байна гэж хэллээ. Өнөө орой тэрээр Бээжин хотод хүрэлцэн ирнэ. За маргааш Владимир Путин Хятадын дарга Ши Жинпингтэй 2 өдрийн дээд хэмжээний уулзалтыг хийхээр болж байгаа юм. Энэ нөрөө сүүлийн 1 жилд талууд 2 дахь удаага уулзаж байгаа тохиолдол. Шинжээчид энэ удаагийн Владимир Путиний айлчлалыг хүйтэн дайнаас хойш үзэгдээгүй маш ховор үйл явдал. Мөн Бээжин дэлхийн дипломат бодлогын шинэ төв зэг болж байгаагийн илэрлээ гэж үзэж байна. Дональд Трампын өмнөх өнгөрсөн 7 хоногийн Бээжинд хийсэн айлчлалын тухайд талууд төрийн хүндэтгэлийн зов барин өндөрлүүлж хэд хэдэн томоохон тохиролцоонд бол хүрсэн байдаг. Үүнд 2028 он хүртэл жил бүр 17 тэрбум $, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдан авах, Боинг компани 200 онгоцыг захиалах, Ши Жинпинг энэ оны 9-р сард Вашингтонд айлчлах зэргийг хэлж байна. Тэгвэл Владимир Путиний Бээжин дэх айлчлалын тухайд Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков уулзалт маш өндөр хүлээлттэй байна гэлээ. Хэлэлцэх асуудлууд нь тэр чигтээ хоёр улсын онцгой стратегийн түншлэлийг улам цааш гүнзгийрүүлэхэд чиглэнэ гэж байна. Уулзалтын хамгийн чухал сэдв нь эрчим хүч байх төлөвтэй байгаа. Украины дайны өмнө Европын нефтийн гол нийлүүлэгч улс нь Орос Албаны улс байсан бол одоо Европын гэрэлт 1970-ад оны дунд үеэс хойших хамгийн доод түвшинд хүрсэн. Үүнтэй холбоотойгоор Хятад Оросын газрын тос байгалийнхын хамгийн том худалдан авагч болж хэмжээний хөнгөлөлттэй үнээр нефт худалдан авсаар байгаа. Үүн дээр нэмээд Ираны дайн дуусах шинжгүй байгаа ийм үед Хятад улсын талаас ч гэсэн Оросоос авах нефтийн нийлүүлэлтээ урт хугацаанд баталгаажуулах ашиг сонирхол улам нэмэгдэж байгаа. Нэмээд Оросын хувьд Украины дайн үргэлжилж байгаа ийм үед Хятад улстай эдийн засаг худалдаагаа тэлэх нь чухал аж холбогдолтой хэрэг. Тиймээс нефтийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх асуудал энэ тэргуунд яригдана гэсэн хүлээлттэй. Владимир Путин өнгөрсөн 7 хоногт Орос, Хятад газрын тос байгалийнхын хувьд маш том хэлэлцээр байгуулахад ойртсон энэхүү айлчлалын үеэр эцэслэн тохирохыг зорж байна гэж мэдгдсэн байна. Мөн шинжээчдийн үзэж байгаагаар Хятадын төрийн өмчит компаниудын Орос дахь хөрөнгө оруулалтын асуудал уулзалтын үеэр яригдах магадлалтай. 2022 оноос хойш хоёр улсын худалдаа дээд түвшиндээ хүрч Хятад Оросын нийт экспортын 4/1-ээс илүү худалдан авч байгаа. Дашин дуртахад энэхүү Бээжин дэх Владимир Путиний айлчлалтай холбоотой нэг сонирхолтой мэдээлэл байгаа нь өчигдөр Оросын дронууд хар тэнгист Украины бомб руу чиглэж байсан 2 иргэний арилжааны хөлөг онгоцыг онилсон хэрэг гарсан. Тэдгээрийн нэг нь Хятадын эзэмшлийн усан онгоц хөлөг онгоц байсан байж магадгүй. Украины талаас өгсөн мэдээлэлээр 2 иргэний хөлөг Одесса мужийн бомбууд руу явж байхдаа зохилтонд өртсөн. Тэдний нэг нь Хятад улсын эзэмшлийн Хятад улсын иргэдээс бүрдсэн багтай Дэян гэх нэртэй ачааны хөлөг онгоц байсан юм. Хөлөг дээр байсан бүх багийн гишүүд бол Хятадын иргэд хинж агтыг гэмтээгүй хөлөг аялал цааш өргөжлүүлсэн. Мөн Reuters агентлагт ирсэн их сурвалжийн мэдээлэлээр Дэян хөлөг хаалтгад өртөх үедээ ямар нэгэн ачаагүй Одессын Февдений бомбоос төмрийн хөдрийн баяжмал ачаар бол явж байсан юм. Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский энэ талаар захим хуудсанд мэдээлэл хийж Орос Албаны улс ямар хөлөг далайд явж байгааг мдээгүй байх боломжгүй гэж үзэж байгаа гэдэгт таамаг хэллээ. Харин Хятад болон Оросын талаас энэ талаар шууд тайлбар хараахан гараагүй байна. Владимир Путиний Бээжин дэх айлчлал Украины дайнтай зэрэгцээд Беларусь улс Орос Албаны улстай хамтарсан цөмийн зэвсгийн байлдааны сургуулилт эхлүүлсэн талаар Беларусын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ. Яамны албан мэдээлэлд энэхүү сургуульд нь урьдчилан төлөвлөсөн арга хэмжээ мөн ямар нэгэн тодорхой 3 дахь улсын эсрэг чиглэлээгүй гэж байна.
Намын сургуулийн зорилго нь бэлэн байдлыг шалгах, дуршихад чиглэж байгаа гэлээ. Гисэн хэдий ч энэхүү мэдээлэл Украин нэмээд НАТОгийн дунд төгшүүр төрүүлж байгаа нь бол илтэн. Украин улсын эрх баригчдын хувьд Орос улбаны улсыг Беларусь улсын нутгаас Украин улс руу эсвэл НАТОгийн гишүүн тэр дундаа Балтийн улсууд руу товтлогоо хийхээр төлөвлөж байж магадгүй гэж үздэг. Энэ удаад хамтарсан цэргийн сургуульд болж байгаатай холбогдуулан Украины гадаад хэргийн яам мэдээлэл гаргаж Орос улбаны улс Беларусыг НАТОгийн хил орчимдох цөмийн зэвсгийн түвшиц талбар болгож байна. Энэ нь дэлхийд даяарх цөмийн зэвсгийн дархалтыг зөвтгөж бусад авторитар дэглэмүүдэд аюултай жишгийг тогтоож байна гэж үзэж байгаа гэдгийг илэрхийллээ. Мөн ерөнхийлөгч Володимир Зеленский Беларуст хандаж дайнд татагдан орохгүй байгааг хүртэл анхааруулж байна. Гэвч нөгөө талаас Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков тайлбар хийлээ. Тэрээр Украины энэхүү эрх баригчдын байр суурийг эрсний цааш иймэрхүү мэдээллүүд гаргах нь байлдааныг сунжруулах, хурцдмал байдлыг улам дэвргэх гэсэн оролдлогоос өөр зүйл бишээ гэж хэлсэн байна. Дашим дуртахад Орос улбаны улсын тактикийн цөмийн зэвсгийг Беларусь улсын ерөнхийлөгч Александр Лукашенкогийн хүсэлтийн дагуу тус улсад байршуулсан байдаг нь бол үнэн. Лукашенко үүнийг тайлбарлахдаа НАТОгоос учруулж болцсошгүй аюул замнал хийлийн хариуд Орос улбаны улсын эдгээр цөмийн цэнийг тухайшуу Беларусь улсын аюулгүй байдлыг баталгаажуулж байгаа хэрэгэ гэж тайлбарладаг. Мөн энэ удаагийн сургуулилч гэсэн цэвэр дуршилт шалгалтын шинжтэй зүйл ямар нэгэн дайнд татагдан оролцох аль нэг улсыг чиглэсэн хэрэг бишээ гэж тайлбарж байгаа юм. Өргөжлүүлэн Ираны дайнтай холбоотой нөхцөл байдлын мэдээллийг хүргэх гэж байна. Тэгэхээр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Иран улсын эсрэг хийхээр төлөвлөж байсан томоохон хэмжээний агаарын цохилтоо түр хойшлуулж байгаа гэдгээ зарлалаа. Тэрээр бүс нутгийн удирдагчид түүнээс дайныг зогсоох, их тайвны яриа хэрэлцээг үргэлжлүүлэх боломж олгохыг хүссэн учраас гэж энэхүү шийдвэрээ тайлбарсан байна. Бүс нутгийн улсууд гэж яагаад Дональд Трамп, Катар, Сауди Араб, Арабын нэгдсэн Эмират гэх улсуудыг нэр зохион хэлсэн байна. Түүний хэлснээр эдгээр улсын удирдагчид Америк нэгдсэн улс төдийгүй ойролт орнын бүхэл улсад хүлээн зөвшөөрөгдөх маш сайн тохиролцоо хийгдэх юм төлөвтэй байгаа учраас Ираны эсрэг төлөвлөж байгаа давталгоогоо түр хугацаанд зогсоохыг хүссэн гэлээ. Үүнийг нь Дональд Трамп бодолцсон үзэж давталгааг зуцалсан. Гэхдээ ямар ч хэлэлцээрийн хамгийн чухал зүйл нь Иран улс цөмийн зэвсэггүй байх явдлаа гэдгийг дахин тодтогч өөрийн цахим хуудаснаа гаргасан мэдээлэлтэй бол тайлбарлаж хэлсэн байна. Нэмээд хэрвээ хүлээн зөвшөөрөх нөхцлүүдтэй сайн тохиролцоо бий болж чадахгүй бол Ираны эсрэг бүрэн хэмжээний томоохон дайралтыг хийхэд хизээд бэлэн байхыг холбогдох албаныханд тушаасан гэж байна. Сүүлийн үед дайныг дуусгах, Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах, нэмээд Ормосын хоолойн тээврийг сэргээх асуудлаар хэлэлцээрүүд яхаа аргагүй ахиц багтаа байгаа нь бол үнэн. Нэмээд өчигдөр Арабын нэгдсэн Эмират улсад дроны халдлагуулж Бараках гэх Арабын улс орнуудын цорын ганц цөмийн цахилгаан станцад орчинд бол гал гарсан талаар мэдээлж байсан. Энэхүү хаалгыг Ираны талаас хийсэн байж магадгүй их таамаг байгаа. Хэрвээ үнэн бол дайн байлдаан бүс нутгийн хэмжээнд өргөн цар хүрээг хамрах эрсдэл бий. Одоогоор Арабын нэгдсэн Эмират улсын эрх баригчид энэхүү халдлагыг террорист ажиллагаа гэж нэрлсэн. Гэхдээ аль нэг улсыг зохиож бол буруутгаагүй. Тэгвэл Ираны гадаад хэргийн яамны төлөөлөгч Багаи Иран улс бүс нутгийн ямар ч улстай тэр дундаа Арабын нэгдсэн Эмират улстай дайсагнах бодол огт байхгүй гэсэн тайлбарыг өглөө. Гэхдээ нөхцөл байдлыг анхааралтай хянаж даажуулж байгаа. Дахин байлдаан эхэлвэл Иран улсын зэвсэг хүчин бэлэн байна гэж анхааруулсан байна. Энэ мэтчлэн бүс нутгийн улсуудад байдал маш эмзэг газахсаа хэлэлцээр хизээч нурж магадгүй байгаа ийм үед бүс нутгийн улс орнууд яриа хэлэлцээрт хүрэх боломж байна гэж харж энэхүү Вашингтоноос галзахсаасан хിവэрэ байхыг уриалж байгаа нь багч гэсэн дайныг дуусгах сайн дохой болж байгаа юм. Өргөжлүүлэн технологийн салбарт болсон нэгэн томоохон үйл явдлын талаар мэдээллээ. Калифорни мужийн Окленд хотын тангарагтны шүүхэд болсон OpenAI компанийг хамтран үүсгэн байгуулагчид болох Илон Маск, Сэм Альтман нарын хоорондох шүүхийн маргаан Илон Маскын эсрэг шийдвэр гаргаснаар өндөрлөлөө. Илон Маск Твиттерт X нийтэлсэн постонд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Үүнийг бол яагаад хүлээн зөвшөөрч чадахгүй учраас давж заалтна гэж зарлалаа. Шүүхээс Илон Маскын анх гаргасан хэмжээлийг хуульд заасан хөөн хилээцэх хугацаа дууссаны дараа гаргасан гэж үзсэн байна.
2024 онд Elon Musk, OpenAI компаниг гүйцэтгэх захирал Sam Altman, мөн тус компани ерөнхийлөгч Greg Brockman нарыг компаниг ашигын бус байгууллага хэвээр байх амлалтаасаа буцсан гэж үзэн шүүхэд өгч байсан. Талууд анх 2015 онд OpenAI компаниг хамтран байгуулж байсан ба Elon Musk тухайн үед хандвалсан 38 сая орчим $, ямар ч зөвшөөрөлгүйгээр арилжааны зорилгоор ашигласан гэж үзсэн. Улмаар энэ оны 4-р сарын 28-нд эхэлсэн шүүх хурлын энэхүү шийдвэр нь 11 хоногийн турш үргэлжилсэн маргаан мэдүүллийн дараа эцсийн байдлаар ийхүү гарч байгаа юм. Давуу шийдвэр нь OpenAI компани ирээдүйн төдийгүй химэл оюуны салбарын ирээдүйд чухал нөлөө үзүүлэх төлөвтэй байна. Sam Altman-ийн хувьд компани ашигын төлөөх бүтцийг илүү өргөжүүлэх хүсэлтэй байгаа гэдгээ шууд болон шууд бусаар удаа дараа илэрхийлж байсан тул энэхүү шүүх хурлын дүгнэлт түүнд компани үйл ажиллагааг ашигын төлөө болгож чиглүүлэхэд томоохон түлхэц боломж болж байгаа юм. Sam Altman-ийн хувьд ChatGPT зэрэг химэл оюуны технологиг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэдгээр олонд танигдсан Америк нэгдсэн улсын нэр хүнд бүхий бизнес эрхлэгч хөрөнгө оруулагч. 2015 онд тэрээр хүн төрөлхтний ирээдүйн сайн сайхан доктортой хөгжлийн төлөө химэл оюун ухааныг сайжруулан хөгжүүлэх зорилгоор Elon Musk тэргүүтээ хэд хэдэн судлаачтай хамтран OpenAI-г байгуулж байсан. Тэрээр 2019 онд гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдож 2022 онд ChatGPT-г нэвтрүүлэх ажлыг удирдан эхлүүлсэн. Энэхүү үйлчилгээнд дэлхийд даяар маш хурдан дарахж олон сая хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн байна. Харин Elon Musk-ийн хувьд мөн л адил OpenAI компанийн үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд анх санхүүжилтийн ихэнх хувийг гаргаж шинэ ажилтнууд авах болон стартапын нэр хүндийг өсгөхөд томоохон дэмжлэг үзүүлсэн гэгддэг. 2017 онд үүссэн компани бүтэц хяналтын асуудлын улмаас үүдсэн санал зүрэлдөөний улмаас Elon Musk 2018 онд компани удирдах зөвлөлөөс гарсан юм. За спорт бол эв найрамдлын бэлэг тэмдгээ гэдгийг харуулсан үйл явдал яг одоо болж байна. За өнгөрсөн 8 гарагт Хойд Солонгосын эмэгтэй хөл бөмбөгийн баг тамирчид Азийн клубүүдийн аврах шалгаруулах тэмцээнд оролцохоор Өмнөд Солонгос улсад хүрэлцэн ирлээ. Энэ нь 7 жил гаруй хугацаанд тус улсад айлчлан ирж байгаа анхны Хойд Солонгосын тамирчид болж байгаа юм. Хойд Солонгос улсын Нэгоян эмэгтэй хөл бөмбөгийн клубын тоглогчид болон холбогдох хүмүүсээс бүрдсэн 39 хүнтэй баг Бээжингийн нислэгээр ирж Инчоны олон улсын нисэх онгоцны буудалд буулаа. Пичаг Юпгний дэгжин хослолоор жигдэрсэн Хойд Солонгосын тамирчид яхаарахгүй цугласан олны анхаарлыг татаж харааг булааж байв. Тэднийг автобусанд суухаар явх үед хоёр Солонгосын дэмжигчид давтаа морил хэмээн орилолд нь дэмжиж байлаа. Баг бүрэлдэхүүн цагдаагийн хамгаалтанд ор Суван хот руу хөдөлсөн ба ямар нэгэн илүү дутуу хөдөлгөөн сэтгэл хөдлөлийн байдал үзүүлэлгүй чимээгүйхэн алхасаар автобусандаа сууцгаажээ. Энэхүү байдал нь тэдгээр тамирчдын айлчлал Хойд болон Өмнөд Солонгосын харилцаа тэмж таатай биш үед тохиож байгаатай холбоотой гэж үзэж болохоор байна. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Солонгосын хойгийг хуваагдсан хിവэр байх байр суурь өнгөрсөн сард баттгаж үндсэн хуулийн шинжилгээг найруулж хоёр улсыг тусдаа нутаг дэвсгэр хэмээн тодорхойлон дахин нэгдэхтэй холбоотой бүх заалтыг хассан юм а. Үүний зэрэгцээ Хойд Солонгос улс пуужин харгагч их бооны систем, шинэ байлдааны хөлөг онгоцууд, шумбагч онгоц зэрэг цэрэг дайны олон төрлийн зэвсгийн хөгжүүлэлтүүдэд эрчимжүүлж байгаа. Хэдийгээр Хойд Солонгос хатуу байр суурь баримталж байгаа ч Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Lee Jae-myung дипломат харилцаагаа сайжруулж өмнөх ерөнхийлөгч Yoon Suk-yeol-ийн үеийн хурцдмал байдлыг бууруулахыг хичээж байгаа. Хойд Солонгосын багийн оролцохоор ирээд байгаа тэмцээний тухайд Сөүл хотод болох эмэгтэйчүүдийн аваргуудын лигийн хагас шишээ тоглолт юм а. Энэхүү тоглолтын 7000 гаруй тасалбар өнгөрсөн 7 хоногт зарагдаж дууссан байна. Суван хөл бөмбөгийн клубын эмэгтэйчүүдийн багтай хийх тоглолт Сөүл хотоос өмнө зүгт 40 км-ийн зайд орших хотод болно. 27 тоглогчоос бүрдсэн Хойд Солонгосын нийт 39 хүн бүхий баг бүрэлдэхүүн Өмнөд Солонгос улсад 7 хоногийн хугацаанд байх зөвшөөрөлтэй ба хэрвээ тэд ирэх бэм гарагт тоглогдсон шигшээ тоглолтод шалгарч чадвал үргэлжлүүлэн үлдэх боломжтой. Дашим дуртахад Хойд Солонгосын баг тамирчид үүний өмнө 2018 оны 12 дугаар сард Өмнөд Солонгос улсад ирж байжээ. Тухайн үед хоёр Солонгосын хамтарсан баг олон улсын ширээний теннисний холбооны дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд оролцсон юм. Мөн тухайн жилийнхэн ихээр Өмнөд Солонгос улсад болсон Пхёнчханы өвлийн олимпиад Солонгосын эмэгтэйчүүдийн хамтарсан хоккейн баг оролцож байжээ. Энэ мэтчлэн спорт нь Хойд болон Өмнөд Солонгос улсын хоорондын хамтын ажиллагаа, дипломат харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгсээр ирсэн. 1990-ад он хүртэл Хойд Солонгос улс олон улсын арга хэмжээ тэмцээн уралдаануудыг ихээр зохион байгуулдаг байсан боловч
Түүнээс хойш 2000-ад оны хүртэл оролцоо нь бага багаар буурсан ба одоо эргээд инхүү сэргэж байна. Хөтөлбөр үргэлжлүүлж байна. Хөрвүүлэн бусад онцлог мэдээллийг товчоор хүлээн авна. Интернет хэрэглэгчдийн хайрыг хүргэж захин орчин шуугиулаад байсан Punch сармагчин Япон улсын амтны хүрээлэнд байрлаж байгаа. Гэвч өчигдөр түүний хашаанд гадны хоёр этгээд хууль бусаар нэвтэрсэн хэрэг гарсан байна. Уг хоёр хүн нь Америк нэгдсэн улсын 24 болон 27 настай иргэдэжээ. Цагдаа нар тэдгээр хүмүүсийг нэн даруй баривчилсан. Наац болоход 9 сартай Punch болон хүрээлэнд байсан бусад амьтад гэмтээг байна. Америк нэгдсэн улсын Сан-Диего хот дахь Исламын сүм болон Исламын сургуулийн зохицолборт зэвсэгт халдлага гарч 3 хүн амиа алдлаа. Цагдаагийн газраас мэдээлснээр халдлага үйлдсэн байж болзошгүй 17 болон 19 настай хоёр этгээд мөн амиа алдсан байдалтай олдсон байна. Цагдаа нар тэднийг өөрсдийгөө буудсан байж болзошгүй гэж таамаглаж байна. Хэрэг Исламын шашны газар болсон тул одоогоор үзэн ядалтын сэдэлтэй гэмт хэрэг байж магадгүй хэмээн бүрдэмжлэж байна. Паблом 14-р Лев Папын ширээнд сууснаас хойших анхны томоохон баримт бичгээ эх 7 хоног танилцуулгаар олжээ. Энэхүү энциклик буюу албан ёсны сургаалын бичиг нь химэл оюун ухааны эрен үед хүн төрөлхтнийг хамгаалах гэх сэдвт төвлөрөх ба химэл оюуны хурдацтай хөгжлийн нийгэмд үзүүлэх нөлөөг хүндэх юм байна. Ватиканы мэдээлснээр энэхүү арга хэмжээнд Андрафа компани үүсгэн байгуулагчдын нэг Кристофер Ола оролцсон гэлээ. Amnesty хүний эрхийн олон улсын байгууллагын шинэ тайланд дурдсанаар 2025 онд дэлхийд дахинд цаазын ял гүйцэтгсэн тоо 1981 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн байна. Мөн өнгөрсөн онд дор хаяж 2707 хүн цааслуулсан байгаа нь өмнөх оноос 78%-аар өссөн үзүүлэлт болжээ. Энэхүү өсөлтийн дийлэнх нь Иран улстай холбоотой байна. Иран улсад дор хаяж 2159 хүнийг цаазалсан байгаа нь өмнөх жилийнхээс 2 дахин их тоо болсон байна. Хүний эрхийн байгууллагууд ялангуяа улс төрийн хэрэг үндэсний аюулгүй байдалтай холбоотой хэрэгүүдэд цаазын ял оноохон нэмэгдэж байгааг анхаарлаа. Тэнгэрлэгсийн гадаад мэдээ хүлээн авсанд баярлалаа. Сайхан баяр.